Чиний хаамлалтаар явах гэж байгаа. Миний Монголын наадамчтай. Ирхэм хүндэт Ирхэм хүндэт наадамчтай олноо. Юу лээ. За нэг кофе болгох. Бид нар хөдөө бишээ хотод байна. Энд ч аана лээ. Ойртойгоо. Cozy Club тий. Тэгээд нөгөө зөөгчд нь бид тэглээ. Одоо энэ бид хоёроос өөр хүн гэсэн чи бадмаад гинэ. Би ямар хоёр тэнэг нэрж таа. Өглөө 7 цагт бичлэг хийсэн гоо дээ. Бид хоёр шиг цагандаа хавчигдсан хүмүүс л биш юм болов уу? Ямар балаар нэр 7 цагт бичлэг хийх үү дээ. Гоё юм тэгтэй гадаа. Гоё юм тий. Айхтар халуун биш биш. Би нөгөө халаацсан болоо гэж цамц. Би бүр сэрүүцлээ ш сая. Даарад Даарсан. юм нүдний бүтээлийг авч. Түр ингэж суулаад сая нар гараа жоохон айтайхан болчихлоо. Энэ өгөн 7 өнгөрөөд ирчих. Би яах та. Мони шоу хийсээр мони хүн болчихсон шүү дээ. Шүний хүн байсан чи өглөөний хүн болчихсон шүү дээ. Өглөө 5 сэрсээр байгаа. За, Tech Kitchen 3 дахь дугаар явах гэж байна. Тэгээд өнөөдрийн жор бол арай специфик буюу арай бизнес эрхэлж байгаа хүмүүстээ зориулсан хэд хэдэн сонирхолтой жорыг танилцуулна. За, энэ жорыг манай зарим хүмүүс маш сайн мэдчихэж магадгүй, огт мэддэггүй хүмүүстэй ч таарлаа. Бага одоо хорвогийн олон түмэн чинь. Наач нөгөө турк чихэр үү? Тийм бай. Подкастын дундуур чихэр дэж болохгүй бах тий. За энэ хадчихлаа. Стамбулд очиод нөгөө турк кофе чинь нөгөө ийм чулуу шиг бид нар нэг жоохон бахтаа нөгөө мамсаа гэдэг нэг бидэгсэн шүү дээ. Тий. Тэрэн шиг ийм чулуу шиг ийм сахар хажууд өгөхгүй юу? За. Тэгэхээр нь ямар сонь сахартай гэж бодож нөгөөхөө кофе руугаа хийгээ утгасан чи тэнд байсан зөөгч над руу амар сонио харснаа. Амар ууртай ирснэ нэг юм хэлээд аваа явцсан. Кофе чинь үү? Тий. За. Тэг би бүр гайхаа хажуудлын хүн гарсан чи хажуудлын хүн ингэснэ амрууга заагаадсан. Тэгээ нөгөөх чинь дахиад надад шинийг авчирж өгөөд юу гэж хэлсэн гэж. Та энийг амандаа игээ хойноос нь зөөлхөн кофегоо аман дотор чинь найрагдаа цаашаа орно гэдэг. Тэр бүр тийм үзэж чаддаггүй хүн билээ. Өө зөвлөлтөө одоо бид нар тэгээд сүйтэй цай маа өрөм өрмийг бас тэгж буруу идэв бол уур үрхэл ах л та. Тэгэл нүд нь хорсон юм. Нүд нь хорсон л та. Чита гайхамшигтай соёлыг тэгж эвдэж болохгүй л баг. Тэгээ тэр хүний нүдээр ингээ харахад бол би нөгөө фире дэнгэрис гоё fire dangerous гэдэг шиг. Фире дэнгэрис сочис шиг. Хүндлэн үү? За чиний жорон өнөдөр юу вэ? За жоронд нөгөө жинхэнэ фире дэнгэрис чи надад болсон. Яг жилийн өмнө. За. Би чаныг санаж хэлжсэн шүү дээ. Миний хаяг нэг сонирн болчлоо гэдсэн шүү дээ. Facebook хаяг тий. За яасан бэ гэсэн чинь манайха энийг сонсож байгаа хүмүүс, энийг үзэж байгаа хүмүүс утсаа нэг гаргаж шалгаарай. Биднэрт ингээд маш олон төрлийн үн төлбөрөөр хэрэглэдэг аппликейшнуд байдаг. Telegram байна, Viber байна, WhatsApp байна, Line, WeChat ч гэдэг юм уу тий ингээд олон орны хүмүүстэй харилцдаг юмнууд байна. За энэ дотроос бидний хамгийн хэрэглэх дургуун нэг юм бол WhatsApp. Чамд бий юу? За аль болохоор энэ Zoom даазынхан чинь тэр чигээр битүү WhatsApp тий. За тэгээ манай нөгөө Бангладеш нөхдүүд, манай нөхдүүд бол WhatsApp-аар дамжуулж WhatsApp-ын цорхоор дамжуулж ингэж халдлах их оролдлого маш их байдаг. Тэгээ нэг орой би ингэ байжсэн чинь миний гар утсанд WhatsApp ингээ мессеж ирсэн байхгүй. Би айгүй тэнэг гар утас нөө пэйж дээрээ өөрийнхөө утсыг холбоод дугаараа бичээд тэр чинь автоматар WhatsApp энэ Instagram, Facebook дээр нэг шүү дээ тий. Та WhatsApp-тайгаа холбох хэрэг тийм ингээ холбоцсон байхгүй. Буюу Facebook пэйж дээр утасны дугаар дээр хүн дарахад шууд миний WhatsApp руу дуудлах хэрэгтэй тэр connection хийцээс. Тэгээ ингээ надад мессеж ирэхээр би үзсэн чинь яг ч байхгүй. Зөвхөн мессеж ирээд байгаа. Тэгээ ингээ нэнгүүд хинээс ч мессеж байхгүй. За тэнгууд би яг энэ нийгэм болсон байна гэж бодоод тэгээ яачдаггүй шүү дээ тий. Тэгээ унтлаа. Тэг өглөө оссон чинь би чинь Facebook маань цэнгэр тэмдэгтэй болохоор өглөө оссон чинь Facebook-с 2 имэйл ирсэн. За нэг нь болохоор таны ингээд аль нэг пэйж чинь compromised буюу хактуулсан байх магадaltaй байна. А нөгөө имэйл нь болохоор та яаралтай холбоотой байгаа картуудаас салгана гэдэг 2 имэйл ирсэн. Тэгээд бидэнтэй яаралтай холбогдно гэсэн юм. Тэгээ өөрөө тиктэй үүсгэж гисэн. Тикт үүсгэх гэдэг чинь нэг асуудлаа. Гомдлоо гаргацсан шүү дээ. Уг нь тий. Тэгээд тиктийн дугаарыг бичээд шаардлаад ингээ яасан чинь даруй ингээд одоо би ингээд 50-15 минут ярих хэрэгцээ шаардлагатай байгаа учраас та утсан дээр очиод надад хэлээрэй. Тэгээ утсан дээр атсан чинь Facebook-ээс залгаад тэгээ хоёулаа нэлийн би ч дэлгэцээ шеэрлээ. Нөгөө Facebook-ийн хүн ч гэсэн миний дэлгэцийг хараад
За одоо энэ рүүгээр ор гэж жагаад гэсэн чинь WhatsApp-аар дамжуулаад миний нэг пэйж дээр нэг нөхөр админаар суучиж өөрийгөө админ болгож тавиад партнер компаниуд байдаг шүү дээ. Хэдүүлээ boost хийх байж байгаа ads manager дотор байдаг. Тэр дотор өөрийнхөө компанийг бас нэмчихсэн. Оруулаад. Тэгээ өдрийн $2000 уншуулсан баг. Тэгээ өдрийн $2000. Тэгээ миний картнаас $600 байхгүй. Батгагдсан. За тэгээ энэ бол яалтгүй миний үйлдэлч биш. Нөгөө энэ санаатай үйлдэл мөн байсан гэдгийг хоёулаа ингээд харчлаа шүү дээ, тий. Тэгээд тэр Facebook-ийн нөхөр Kumar гэдэг нөхөрсөн. Kumar надад ямар зөвлөгөө өгснээ би одоо энд хэлэх гээд байгаа байхгүй. Та нар ч гэсэн ийм асуудалд орохыг үгүйсэхгүй, тий. За Kumar хамгийн түрүүнд өгсөн зөвлөгөө. Тий, анхааруулга номер 1. Та Facebook-ийнхаа админ байгаа хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэр админ байгаа хүмүүсийг маш болгоомжтой сонгох хэрэгтэй. За энэ админийг яаралтай гаргасан. За нөгөө нэг орж ир суусан нөхрийг гаргачаа. Азар би тэр пэйж дээр ер нь олон пэйж дээр би ганцаараа админ байхгүй. Супер админ шүү дээ, тий. За тэгээ нөгөө компанийг бас ингээ гаргачихж байгаа. Тэгээд бүх картууд холбоотой нь 2-3 карт байсан. Тэгээ бүх картуудаа бүгдийг remove гэд картаа салгачихж байгаа. За тэгээд Facebook руу алдсан мөнгөө буцааж авах хүсэлт гэдэг юмыг хамтдаа бичсэн. Надад зүгээр шууд темплетээ өнөөгч мессеж өргөөд би тэрэн дээр нь өөрийнхөө нэрээ солиол, гар хэсгийнхаа нэрийг солиол явуулж байгаа байхгүй. За тэгээ байжгаад тэгэхээр өөрийнхөө одоо тэгээ зөвлөгөө 1 өөрийнхөө пэйж дээр хэн админ байгааг маш сайн харж ах хэрэгтэй юм байна. Time to time орж харж ах хэрэгтэй. Яагаад над руу ингээд шууд холбогдох гэхээр би ч нөө цэнгэр тэмдэгтэй байхгүй юу. Тийм болохоор мөнгө төлдөг учраас намайг хамгаалаад байна шүү дээ. Гэтэл манай одоо энийг үзэж байгаа хүмүүс дотор цэнгэр тэмдэггүй бизнес эрхлэгч маш их байгаа. Цэнгэр тэмдэг сарын хэд байх вэ? Сарын бизнес дээр бол өөрөө хувь хүн дээр би өөрийнхөө профайлаар болохоор 11.9 гэдэг. Бизнес дээр $49. Манай Momid agency тийм. Маш олон хүн цэнгэр тэмдэг яаж авах вэ гэж асуудаг. Энэ бадмаагаас асуугаараа. Бадмаа мэдэн шүү. Momid цэнгэр тэмдэг авч өгдөг үйлчлэгээ байдیں۔ Оо nice. Хувь хүн бизнес аль аль тийм. Тэр чинь нөгөө verification зөндөө олон хасалтынхаа холбоо. Тийм хөөрхийн нөгөө яадаг байхгүй. Авич гэж авдгүй. Манай Momid дээр орж ирээд нөгөө chatbot холбуулъя тий. Ингээ үйлчлэг авахгүй орж ирэхээр ямар нэгэн байдлаар тэнд нөгөө яг чам тохиолдсон юм ямар нэгэн байдлаар тэр хүнд их баг ямар нэг юм тохиолдсон байдаг. Тэрийг мэдээгүй яваад идэг нөхөр. Миний нэг ингээд нэг картнаас дээр үд нэг ийм их мөнгө татагдаад тэгээ мань хүн их тохиолдолд тэрийгэ төлөөгүй байдаг байхгүй юу? Нэхэмж ирсэн байдаг шүү дээ. Тэнгууд одоо $500, $1000 энэ төр ингээд disable болсон. Тэгсэн мөртлөө би ингээд одоо яг энэ аккаунтаараа пэйж админ хийдэг. Тэгээд энэ пэйжээ ингээд авч үлдмээр байна. Пэйжээ тэгэхгүй бол миний пэйж ингээд заримдаа бүүснэ яваа, заримдаа бүүснэ явахгүй байхгүй гэдэг нэг юм. Арга тэнд өртөө байгаа. Тийм тэр тэнцэнэ өртөө тэгээд паниктай нөхөр орж ирдэг байхгүй юу? Тэгээд эхнээс нь юм ингээд зөксөж явахаар Facebook өөрөө ер нь шаарлага тавь. Чи үнэхээр одоо ингээд цаашаа ашиглах гээд байгаа бол хувь аккаунтаа эсвэл пэйжээ ингээд verification болгоо. Тэгэхгүй бол урд нь чи одоо нэг гэмт хэрэг хийсэн. Тэрийг нөгөө өөрөө хийсэн үү, өөр хүнд хактуулаад хийсэн үү мэдэхгүй байхгүй юу? Facebook чинь цаанаасаа ойлгохгүй шүү дээ. Би өөрөө ингээд үр тавьчаад үгүй би биш гэж байгаа хүн зөндөл байдаг байлгүй дээ одоо хорвоод ир тэ. Тэгэхээр тэрний тийм учраас чи цэнгэр тэмдэг ингээд аваад тодорхой хугацаанд ингээд ашиглаад энийг ингээд баталгаажуулаа гэдэг шаардлага тавьдаг юм бэлээ. Тэгээд манайхан нэг хэсэг гэж байгаа сүултээ тэр бүр сервис болсон, үйлчлэг болсон. Ашгүй. Тэгвэл хүмүүс надаас аягүй их асуудаг байхгүй. Би энэ кейсээ ярихаар хөө тэгвэл цэнгэр тэмдэг бол танах холбож бай тээ. Би нөгөө чадлаараа зааж өгөн тэгээд тэрийг ч ойлгох нэг хүн байна. Ойлгохгүй хүмүүс бас байгаад байгаа байхгүй. За тэгээд ямар ч байсан тэр хоёр нөхрийг тэр компаниг гаргасан админаас тэр нөхрийг гаргаж байгаа. За тэгээ бүх картуудаа ингээд салгангуут Kumar надад юу гэж хэлсэн гэхээр одоо бол та өөрийгөө шархагдсан хүнээр төсөөлсөн. За та маш том шарх авцсан байна. За энэ $600 алгуулсан $600 бид нар процессын дагуу буцаан өгөх процессыг хэлж байгаа. Гэхдээ бид нар өгнө гэж бол хэлж чадахгүй, амлахгүй. Яа одоо манай баг яаж шийдгийг би мэдэхгүй байна тий. Гэхдээ ямар ч байсан хоёлаа ингээд авъя гэд ингээд үзье гэдгсэн байхгүй. За тэгээ байжгаад одоо та нэг хэсэг буюу 3 сарын хугацаанд ямар ч буст хийхгүй байж чадах уу гэж. Гэтэл чин би нөгөө 7000 дагагчтай байсан тэр үедээ тэгээ нөгөө нэг сургалт зардаг хүн ч өөрөө их бах хэмжээгээр жоохон буст явж ээж ингэж хүмүүсийг татдаг байсан. Тэгээ би үннээ хэлэхгүй яана Kumar. Би үнэхээр одоо энэгээр чинь хоолоо олж иддэг хөө ингээд тэгсэн чинь хүүе Вики байж чи ерөөсөө нэг юм мэддэггүй юм байна гэсэн. За нам одоо зөвлөгөө 2 хэрхэн Facebook-т нэг ч төгрөг төлөхгүйгээр буст хийсэн юм шигээр дагагчдыг нэмж болдог байна гэдэг юм байна тий. Утсан дээрээс үзлэх үү? Тий, утсан дээрээс хоёлаа үзүүлэн заа. Энэ нөгөө юг. За Kumar юу гэж хэлсэн гэхээр та нар хэрэг ингээд Facebook-ыг байнга хэрэгэлдэг болвол тэнд гэрийн даалгавар гэж байдаг. За бид нар хувь хүний аккаунт дээр ч байдаг, пэйж дээр ч байдаг. Хэдүүлээ дашборд руугаа орохоор одоо
weekly progress буюу 7 хоногт хийх даалгаврыг чинь Facebook өгдөгөө. Тийм хаа нэг орж хардаг те нэг 7 хоногт нэг өдөрт нэг стори оруулсан байх хэрэгтэй. Тийм нэг юм одоо сүүлийн үед нэг юм дугуй болсон те. Өмнө нь бол ингээд урт юм юутай байдагсэн те. За тэгээд одоо тэр чинь өөрөө сонгож болдог болсон. Өмнө нь Facebook-аас ингээд нөгөө өдөрт нэг стори гэхээр 7 хоногт 7 стори ордог гэсэн бол тэрийг би хэдий хийж чадах вэ гэдгээ ингээд нэмээд хасаад явдаг болсон байна. Тэгээд тэрийг их нэмээд илүү олон контент Facebook руу оруулж чадна гэх юм бол мэдээж тэрийг дагаад алгоритм сайн ажиллаад дагагч нь нэмэгдэх юм байна. За надад Кумар юу гэж хэлсэн гэхээр одоо чи буст хийж болохгүй, карта холбоочлохгүй 3 сар болох юм чи яг миний хэлснээр чи нэг сар ядаж 4-7 хоног тасралтгүй хийж чадахгүй гэсэн чинь одоо мөнгө төлөхгүй юм чинь чадъя л гэж шүү дээ. Өөр арга байхгүй. Өөр байхгүй. За тэгээ мань хүн надаа ингээ үзүүлээд за өөрөө бол тухайн үедээ 7 хоногт 10 пост оруулах хэрэгтэй юм байна. Өдөр болгон нэг стори оруулах хэрэгтэй юм байна. 7 хоногт 10 reel оруулах хэрэгтэй юм байна. За тэгээд тэр чинь нөгөө дагагчдын тоочин тэдээр нэмэгдсэн байх хэрэгтэй. Тэдний ширхэг комментэнд хариулсан байх хэрэгтэй. Тэдний ширхэг мессеж бичсэн байх хэрэгтэй гэж гараад ирж байгаа. За энийг яг эхний ээлжинд хийхэд надад жоох хэцүү байсан. Надад тийм контент байхгүй. Тэгээ Кумар юу гэж хэлсэн бэ гэхээр дандаа бити шинэ контент хийх гэцэтгээд хуучин рилүүдээ сэргээгээд оруулаад. Өмнө өндөр үзэлтээс. Тий, рилүүдээ оруулаад хуучин постуудаа дахиад оруулаад гэсэн. За яг Кумарын хэлснээр би ингэж дагаж яваад бүтэн жилийн хугацаанд одоо Facebook-т нэг ч мөнгө төгрөг төлөхгүйгээр 7,000-аас 45,000 дагагчтай. 45 болсон юм уу? 45 болсон. Хамгийн сүүлчнийх яг 38 байсан юм. 45 болсон. Даалгавраа сайдаг. Тий, даалгавраа сайдаг хүн. Тий. Тэгээд яг заримдаа нөгөөх нь яг одоо жишээлбэл 15 рeel оруулах гэвэл амжихгүй. Гэхдээ ямар ч хэлсэн даалгавар нэг ийм ангид нэг ийм хөвгт байдаг шүү дээ. Хичээл дээр нэг сайн биш. Гэхдээ хөрхөө байнга хөдөлгөөрч. Тий, ирэхгүй. Тасалахгүй. Тэгээд ямар ч хэлсэн багш хэлсэн даалгаврыг цойлохгүй. Ингээд гээл аюулгүй ингээд явж идэг. Доктортой ингээд алтан дунджаараа ингээд 80 дээр явж идэг хүүхдүүд байдаг да. Facebook-ийн энэ dashboard professional dashboard яг тэр багш аахгүй юу. Тим хүүхдүүдтэй их сайн байт юм бэл. Тэгээ намайг Кумар гэсэн аахгүй. За Вики чи алгоритмал сайн ойлгочих. 7-7 хоногор тэр нь даалгавар шинжлэгдээд явдаг. Тэгээд Кумарын бас нэг хэлсэн надаа одоо манай бизнес эрхэлж байгаа ер нь бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ дараагийн түвшинд цахим машинаар дамжуулаад гаргая гэж байгаа хүмүүс нэг нууц хэлэхэд одоо 3 дахь нууц те 3 дахь жаа. Бүх хүний одоо хүнд чамаагүй хурж болдог хэмжээ хязгааргүй олон хүнд хурж болдог контентын ганцхан төрөл байдаг нь reel. Чи reel маш их хий гэсэн. Тэгээд нөгөө хоёулаа чи Япон яваад reel ч болоогүй юу? Facebook-ийг нөгөө алгоритм нь өөрөө reel-ийг энгийн постуудтай харьцуулахад үзэлтийнх нь одоо ингээд бид нар скроллд нь штэ тий. 2 юм уу 3 reel яваад нэг зурган пост. 3 reel яваад нэг зурган пост. Алгоритм буюу код нь цаанаа өөрөө тэгээ бичигдсэн байгаа учраас reel хийвэл илүү харагдах магадлал нь өндөр, зурган пост оруулах харагдах магадлал нь бага. Тэгээд яг хөө тэгээд зурган пост хийчих амархан, reel хийхэд жоохон хөдөлмөр их зарцуулдаг. Тэгээд нөгөө талдаа сонирхолтой. Хүн дагж байгаа хүнийхээ юу ч ярьжсэн тэгээд сонсдог штэ. Амнаас нь нэг хий гарахад л бид нар тэгэл нөгөө агуу хүмүүс оо энэ ч гэсэн байна. Гудамжаар зүгээр явж байгаагаа бичсэн байхад ингэж явсан юм байна гэл. Тэгээд кофе ууж байгаа бичих юм болоод ийм газар ингэж уусан юм байна гэл. Бид нар ч угаасаа хард юм чинь тий. Тэгээд тийм одоо чухал юмыг надад хэлж өгөө. Тэрнээс хойш би Facebook-д нэг ч төгрөг төлөхгүйгээр нэг ч буст хийхгүйгээр дагагчдынхаа тоог огцсон биш. Гэхдээ алсуураа одоо 7 хоногт нэг 1000-аар ч юм уу нэмээ яваад байгаа байхгүй. Тэгээд одоо 52 7 хоногтой гэж яг түрүүжлийн өдөд ихсэн явдал гэдэг чинь 45000 гэхэд би нэг 7 хоногт ойролцоогоор 600-аас 800-аар нэмээд байгаа байхгүй юу. Тэгээд 7 хоногт 600-аас 800 дагагч нэмэгдэн гэдэг бол бид нар шиг ийм соло тоглогчдод бол аяйгүй том амжилт байхгүй. Тий. Тэгээд ийм зөвлөгөөг надад хэлсэн. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн энэ зөвлөгөөг дагаад Facebook-ийн пэйж дээр professional dashboard гэдэг зүйл рүү ороод ямар даалгавар хийх ёстой вэ гэдэг тэрийг хий. Мэдээж контент өөрөө чанартай байж л олон хүн үзэн тий. Гоё, энгийн, үнэн байх тусмаа гоё яадаг. За бас нэг надаа ерөөсө сүүлийн үед нэг таалагдахгүй байгаа нэг юм байгаа. Би энийг яг ийм болсон миний найзуудтай уулзлаараа найз нь эн чинь өмнө чи хэлэх гэж байгаа шүү. Одоо ингээ постууд нь явж байгаа заяа. Бид нар ч нөгөө пэйж мэж дээр анализ хийж өгдөн штэ. Ингээ явж байгаад нэг 3 лайктай явж байснаа нэг рeel орж ирсэн чинь 15 лайктай дараагийнхан пост нэг 30 лайктай явж байснаа. Огцом гинт 520 лайктай бол ороод ирлээ. Бот. Тий. Тэгээд энэ яасан бүүстлсэн юм гүггүй. Яасан гэж бот. Тэгээд хамгийн гол яах ч. Харин тэрэн дээр лайк дараад борлуулалт нэмэгдэж байгаа л өөр хэрэг. Үгүй зүгээр лайк цуглуулж байгаа байхгүй. Олон лайктай харагдах өөрөө нэг хэсэг. Үнэхээр тэр мэдээлэл хэрэгтэй байгаад тэр мэдээллийг авсан хүмүүс нь доор нь комментор
одоо энэ бараг яаж авах вэ? Эсвэл энэ битгий үйлчлэгийг яаж авах вэ? Эсвэл танаатай яаж холбогдох вэ гэдэг call to action буюу нөгөө CTA байхгүй бол тэнд мөнгө төлж тэгэж элдв Тэр чинь нөгөө нэг орлогогүй мөртлөө брендийн палаж өмссөн гэсэн үг шүү. тий. Ер нь бол ийм байхгүй юу? Мөнгө төлж үнэтэй палаж өмсчөөд тэрнийхээ хэргийг гаргаад одоо уулзаа уучраа хийгээд те гой бизнес дийл яриад тэрэнд нь тэр палаж нь ашиг одоо нэмрээ өгдөг бол одоо өмсчмөр байгаа байхгүй юу те. Гэтэл зүгээр л ингээд энд хаач хамаагүй хөдөө хээр талд ганцаар суухын тулд брендийн палаж өмссөн сууж гэсэн. Тэр чинь нэг юм хэрвээ тэр бот чинь үнэгүй дарж өгөхгүй шүү дээ. Хин нэг хүн мөнгө авч л тэрийг хийж байгаа. Тэр мөнгийг төлөөд тэгээд тэр олон лайкийн хариуд борлуулалт ирдэг бол нэг хэрэг. Тэгтэл тэр зүгээр л ингээ харахад яасан олон лайктай тэнэг пост байхгүй. Тий. Тэгээд юу гэж хэлээд байна гэхээр энэ юу их дам монголчууд гинэ. За би энийг юм хэлээ. Манай охин Instagram нэг хаяг нь гинт орж болохоо болсон. За. Өөрөө орж нэвтэрч орж болохоо болсон Instagram. Тэгээ байжсэн чинь нөгөө хаягаараа өөрийнхөө хаяг руу орсон чинь гинт маш олон дагагчтай болсон. За. Тэгээд тэр хаяг нь очиж өөр хүний рекламд орчиж лайк дараад байна гэдэг байхгүй. Тэр яаж вэ? Хүний дандаа хактуулсан хаяг байгаа. Алдчихсан нөгөө алдсан 15-тай хойноос нөгөө ч ингэж өөрийнхөө аккаунтаа үзээл нь шүү дээ, тий. Тэгээ хууч хамгийн харамсалтай нь өөрийнхөө хуучин зургнууд нь байгаа, видеонууд нь байгаа, найзууд нь байгаад идэг. Хүмүүс тэгэхээр энэ нөгөө жинх бодит хүн бэ гэж ойлгоод байна. Дандаа алдсан хаяг. Тэгэхээр энэ бот элдв юм тамир хизээж бити мөнгө төлж байгаараа. Эн чинь явж ловер. За яагаад ловер гэдэг нь хаана мэдэгдэх вэ гэхээр яг саях шиг цэнгэр тэмдгээ аваад Facebook дээр чатлаад боддоор ингээд тэр чин Facebook өөрөө та нар орж л уншаагүй болохоос маш олон журам байдаг тэнд. Гэрээнүүд байдаг. Маш олон журмыг зөрчдөг. Хуурамч хаягуудаар өөрсдөө лайк даруулна гэдэг мал Facebook-ийн журмыг зөрчиж байгаа. Нэг удаага та нарыг өршөөн, хоёр дахьтаа өршөөн, гурав дахьтаа өршөөн. За 4-5-аас эхлээд уучлаарай пэйж чинь хаах арга хэмжээ хүртэл авч чаддаг учраас үнэхээр томрын айтаахан эрүүл яв гэж бодож байгаа. Ийм юм битэн өгч байгаарай л гэж. Facebook-ийн алгоритмын ажиллагааг бас нэг юм дүрмийг ойлгоход олон ингээд нөгөө бот аккаунтуудыг ингээд нөгөө лайк нэмэгдээд идэг юм хүмүүс байдаг шүү дээ, тийм. Тэднийг ингээд харж агаад одоо нөгөө бид нар ингээд урсгаж яхад 3 рeel 1 зурган пост гэдэг ингээд явж байгаа шүү дээ. Тэд нар ямар хүмүүс хардаг вэ гэхээр органик өсөлттэй хүмүүсийг тэгж харагддаг. Бот гараад ирээд идэг хүмүүсийг Facebook за энэ хүнийх нэлээ хойно харагдана гэдэг ингээд дарааллыг хоош нь тавьчихдаг байхгүй. Харахад амар олон мянган дагагчтай. Гэхдээ юм харагдах дараалал нь нэлээ хойно. Одоо энэ ихний ээлжинд энэ органик хүмүүс харагдана. Дараагийн 2 дахь ээлжинд энэ харагдана. 2 дугаар ээлжийн хүнийг ямар хүн харах вэ гэхээр ойролцоогоор 1 цаг орчим скроллдод сууж байгаа хүн л харна. Тэрээс ингээд шууд ороод бид нар чинь нэг 5-10 минутанд ойрд энэгээр сонин сайхан юу вэ гэчээл гачдаг штэ. Яг нэг 5-10 минутанд хамгийн дээр гарч ирдэг хүний тоон тэр хүн байхгүй. Нилээн тухтай нөгөө 0 цагаан бахаар хэрэгт суудаг хүмүүс ч л тэдрийг харна гэсэн. Тэгвэл бид нар ч нэг органик нахгүй юу? Мөнгө төлөөгүй тэгээ бот хэрэглээгүй орсон пост маань өөрийгөө аваа авчдаг байх юм тий. Тэгэхээр ямар нэг бизнес хийх гэж байгаа бол энэ цахим орчны хууль дүрмийг баримталж байгаарэ. Дээр нь одоо хиймэл оюун хөгжөөд энэ ботмот юм чинь одоо бидэнтэй бидэнг өөрөө өөрсдийгөө шалгаад сайн мууг нэг ялгаа тавьчихдаг болцсон болохоор хэдүүлээ энэ машин одоо өмнө нь бол би ингээ кумарта чатлаад болоод байна шүү дээ тий. Одоо чамтай AI хэлсэн. Тий, AI мета дээр ярьж байгаа. Бизнес дээр очингууд бета ярьж байгаа байхгүй юу. Тэгээ миний нэг юу маань пэйж маань бас асуудалтай болоо. Би бетата чатлж агаад бүр бетагаас гуугаад би нэг хүнтэй л холбогдмаар чи намайг нэг хүнтэй холбоодог гэж гуж Томас гэдэг нөхөр надтай ярьсан. Тэгэхээр яаж нөгөө бодит хүмүүс ч одоо холбогдохоо болсон. Тэгээд AI өөрөө өмнөх conversation буюу яриа чата анализ хийгээл таны асуудал шийдэгдсэн байна гэдэг. Миний хувьд л тэр асуудал шийдэгдээгүй байхгүй. Тэгээд Томастай дахиад ингээ 15 минут ярих Томас зүгээрээ AI чамайг шийдэгдсэн болно гэж бодож байгаа л AI гитэг. Ягаад тэгэхээр манай алгоритм сайн. Чи зөвхөн энийг одоо cool down болохыг хүлээгээл суужаа. Чамд хугацаа л хэрэгтэй. Тэгэхээр ямар нэг акшн буюу үйлдэл хийгээд хэрэггүй гэж Томас хэлсэн. Би зүгээр Томасын амнаас сонсомоор байсан байхгүй юу тэрийг. Уг нь бол AI-г хэлээд байгаа байхгүй. Гэтэ ер нь бол ингээд нэг Facebook-ийн ч юм уу өөрийнхөө ашигладаг сошиал тийм платформын орчинд үйлдэлээ хязгаарлуулна гэдэг нь одоо шоронд орж байгаа хэлбэр шүү дээ. Өнгөлүүлж байна шүү. Ер нь бол гэрээ хорионд орж ийн гав гинж зүүж ийн нүг те. Ямар ч үйлдэл хязгаарлагдаад чи нэг буруу юм хийсэн. Хариуцлага чинь энэ байна аа, шийтгэл чинь энэ байна л шүү дээ. Ер нь бол тий. Яагаад гэсэн хэрэг одоо нөгөө AI-ийн сургалт ороод ирэнгүүт над руу маш олон миний контакт биш буюу non follower-ууд над руу мессеж хийдэг байхгүй. Тэгээ non follower руу өдөрт би ингээд 100 гаруй мессежинд ингээ хариулаад тэгэнгүүт халт юм бэ. Халангуудаа Facebook намаа ингээд cool down болох гэдэг юм бэ. Чи нэг санаж би нэг 2 сард нэг төрсөр Facebook-ө 2 хоног хаад юм бэлээ гэж. Одоо бүр амар болцсон. Томас надад юу заасан гэж. Одоо 2 зааж гисэн.
өдөрт яг ийм би чамааг бол ойлгож байна. Чиний энэ постн дотор, чиний мессежн дотор лойрын шинжтэй юм юу чалгаа гэж. Чи бол үнэнээ л хэллээ. Би бүх скриншот явуулсан, банкны хулгаас явуулж байгаа байхгүй юу? Энд чи ингэдэм юм а энэ бол Facebook-ыг дамжуулан орлого олох нь өөрөө хууль бус биш гэдгийг би мэдж байгаа гэдэг жаа. За тэгсэн чинь тэгвэл Вики ингэж нэг юун дээр ингээд 100 гаруй мессежэнд хариулчих. За. Тэгээ 2 хоног кул даун. Чимээгүй байжээ. Гэхдээ найзууд руугаа мессежч болно. За 3 дахь хоног дээр 100 харах болгочих. Тэгээ 2 хоног кул даун. Тэгээд 100 дараагийн юун дээр 150 болгоод ингэх юм бол Facebook чамаа ингээд алгуураа expand-ing буюу томорж байгаагийн илрэл юм аа. Хүн томорж болохгүй гэсэн хууль Facebook-т байхгүй. Зүгээр огцом ингэчээр халаад байна гэсэн. Тий халаад байна гэсэн байхгүй. Тэгээд тэнд систем нь халаад байгаа юм байна гэж ойлгоорой. Тэгэхээр чи бол хууль дүрм зөрчөөгүй шүү. Тэгээ ингээ одоо та нарт харагдахаараа миний пэйж зүгээр харагдаад байгаа. За. Яг над дээр оронгот ингээ нэг юм улаамж зүгээр ингээ шар гэрэл асчихсан. Бид нар ингээ жоохон өөртөө ч асуудал үүслээ гэд яг орохоор юу ч байхгүй. Тэгээд томсоор ингээ өөрөөр нь Facebook юугаа ID-гаа өгөөд үзүүлсэн чи санаа зовлтгоо чи жоохон кул даун л болчих гэсэн. Тэгээ би нөгөө амар их пост оруулж хандлттай пост яг энэ сургалтын үеэр оруулахаа болчиход байгаа байхгүй. Сонирн байгаа ч тий. За тэгэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүс одоо манай Монголын орчинд ер нь цахим орчин реклам, дижитал маркетинг гэхгүйгээр бид нар бизнесээ дараагийн түвшинд гаргана гэдэг бол löөлөө болсон. Үнэн тий. Урд нь ингээд том зааланд хүн цуглуулад юм ярихаар тэнд ингээд өсөлт ирдэг байсан бол одоо том зааланд юм цуглуулах чинь зүгээр л одоо нөгөө нэг банк фейс дээр ингээд тааралдаг хүмүүстэйгээ жоохон юм ойртож байгаа хэлбэр болохоос тэнд юм явахгүй. Бүх юм сошиал дээр л ингэж эргэлдэж идэг болсон шүү дээ одоо тий. За одоо мэдэж авсан бол одоо хэдүүлээ Бадмагийн жорыг сонсъё. Бадмаг сонирхолтой жор дүнэ. Би наадам чи олонтой зориулаад одоо бид нар чи нөгөө эд аяллаа үлрэл эхэлнэ. Тэгэхээр аялал гэдэг үг бол одоо яг орчин цагт газрын зураг гэдэг үг хоёр ч одоо ингэ нэг болчлаа шүү дээ. Google Map. Тэгэхээр өнөөдөр Google Map-ийн тухай та нар жоохон тайлбарлаж өгье. Тэгээд би утасныхаа дэлгэцийг рекорд хийж байгаад ярьчий гэж бодлоо. Тэгээд тэрийгээ дараа нь. Энийг та хэд чи минь эвлүүлчих те. За. Хамгийн ихний Google Map дээр за хаашаа явах вэ? Хэрэгс явъя. Хэрэгс нуур явъя. За. Хэрэгс нуур. За ингээ хэрэгс нуур руу ингээ дирекшн хийгээд өөрийнхөө байгаа газрыг одоо гэрийнхаа гаднаас хөдлөх гэж байгаа хүмүүс бол гэрийн гаднах локейшнол хийдэг юм л та. Өөрийнхөө байгаа локейшнийг. За ингээ хийгээд ингээл старт гэж явна да. Одоо энэ чинь төгжрөл мөгжрэлтэйгээ нийлээд 15 цаг 4 минут явнаа л гэж. Тийм. Тэгээд 1089 км явж очиноо гэж. За энийг ингээд гарчаад тэгээд замдаа бид нар чинь юу янаа? Зогсноо. Дунд нь сүлжээ мүлжээ алгуулнаа. Тэгэхээр та хэдэд нөгөө нэг одоо хэлэх хамгийн чухал зүйл нь шүү дээ тий. Google Map-аа офлайн орон дээр хадгалж ав. Тэр нь яадаг юм бэ гэхээр за бүр ингээд локейшн хийхээс өмнө бүр наана. За өөрийнхөө аккаунтны одоо нөгөө дээдлийнхаа зурагтай хэсэг дээр ороод тэгээд offline maps гэдэг ингээд дардаг байхгүй юу? За энэ offline maps гэдэг дарчаад select your own map гэдэг байж байгаа. За энийгээрээ энэ чинь нэгэд яг юм одоо радар аль хэсгийн зургийг чи одоо юу яаж авмаар байгаа юм бэ? Аль болохоор том газрын хэсгийг татаж ав. Ингээд map ингээд жижигрүүлж жагаад аль болохоор том хэсгийг татаж ав. Монгол улсыг тэр чиг. Монгол улсыг тэр чиг авах энэ нэг босоо байхгүй. Тэгээ чамаа ингээд жижигрүүлэхээр зурагч бас жижигрээд энэ зэ амар зэв. Энэ чинь нэг тодорхой хэсгийг л өгөх гээд байгаа байхгүй цаанаасаа. Тэгээд наач багтаамжаал бас. Тийм багтаамжаач бас бодчихлаа. За тэгээд энэ хэсгийг ингээд тэгээд нэг сүлжээ орохоор дараагийн хэсгээ татаж аваад юмыг ээж мэдэх. Ер нь бол сүлжээ одоо ч нэг айхтар сүлжээгөө яваад идэх хүн ч бас ховрол болцсон л тав. Гэхдээ юмыг ээж мэдэх үү? Тийм шүү дээ. Гань таараа тий. Гинт сүлжээ мүлжээ гарах асуудал. За хоёрдугаарт ингээд нөгөө яг татаж авахаа мартчихад явж байгаа хүмүүс утсан сүлжээгөө болсон ч гэсэн яг энэ Google Map чинь чиний утсан дээр байгаа нөгөө location tracker буюу сүлжээгөө байсан ч гэсэн чиний утасны байршил хэмэл дагуул хоёр хоорондоо холбогдоод чамайг ер нь бол заагаад байдаг. Ямар үе зогчдгүй гэхэлэр чи нөгөө газрын зургнасаа exit-ийг гарчдаг шүү дээ тийм. Тэр үед байхгүй болчихно. Энэ Монгол map ашиглах гадаад map ашиглах хоёр ч их өөр юм бэл шүү дээ.
Би өнөө өглөө нөгөө за Google Map-ыг яри даа гэл тэгэл ингээл ярих би дандаа гадаад толдог байхгүй метрондоо яаж суух уу те алхах газараа яаж олох уу молох уу Монголд гэсэн чи яаж метро байхгүй юу ч байхгүй сүлжээч байхгүй ямар санда өмнө юунаас Улаанбаатараас 74 рүү явж исэн чинь би танд хамгийн хурдан замыг зааж өглөөхөр угаасаа надаас ч өөр зам байхгүй замтай тхүү гэдэг Охайруучлээ. Ганцхан замтай. Хүнчлэн ганц байгаа юм чинь ингээд. За энэ нөгөө маппинг хэр том ингээд авч байгаас хамаараа даунлоадинг гэдэг нь жоохон процессинг яваад байгаа байхгүй юу? Одоо ингээд 9%, 10% гэдэг ингээд процессинг явж байгаа. За ингээд ямар ч гэсэн Google Map-ийнхаа офлайн хэсэг дээр өөрийнхөө ингээд нөгөө тодорхой радиусын газрын зургуудыг татаж авчаа явж гин. Тэгээд энэ үед яах вэ гэхээр нөгөө бид нар юу хийдэг штэ. За одоо яг энэ орцсон байгаа хэсэг дээрээ Улаанбаатараас Лүн орё гэдэг ч юм уу те. Энэ хэсгийг ингээ хийгээ явхад дайрагч нь ажиллана. Тийм байна. Гарцсан ч гэсэн буцаж ороод ажиллана. За энэ бол хамгийн гоё хэсэг. Тэгээд дараа нь бид нар ингээ нөгөө хөдөө явахдаа хөдөө ямар ч юм замын тэмдэглэгээ байхгүй. Очсон газар юу ч байхгүй. Гэхдээ нэг юм Google Map-аа ингээ асаахаар бид нар нэг юм map дээр ингээ цэнхэртэй байж идэггүй юу? Тийм ингээ даалгаврах юм. Бид нар нэг юм цэнхрээрээ ингээ харагдаж байдаггүй юу? Тэр хэсгээ энэ юу гэдэг товчийг дараад хадгалаад авчдаг. Одоо миний яг энэ байгаа байршил бол энэ шүү гэд ямар ч одоо замын тэмдэггүй хээр хөдөө задгаа талд суусан газараа яг энэ нөгөө миний яг одоогийн байгаа локейшн энэ их айтайхан газар байна энд эргэж ирнэ гэж байгаа бол хадгалаад авчдаг. Одоо ах トゥ гийнхаа нөгөө туслан тий одоо бид нэг юм тэд нар ч бас хаяг байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Map дээр юу ч аах. Map дээр юу ч аахгүй. Гадаад яаж хэрэглэв шүү. Жишээлбэл би одоо Парист явж байгаад нөгөө Лафайет орё гэж бодсон. Тэнгүүд нөгөө буцаж очимоор байгаа бол тэрийг нөгөө favorite place гэж гарчдаг. Яг эсвэл буудлаа ингээ буцаад очих гэхээр олдгоо. Харин тий. Тэнгүүд буудлаа шууд stay буюу hotels гэдэг рүү бүтгээд авчдаг. Энэ үстэй. Ерөөсөө ядах чинь наадах чинь. Тэгээ буцаад миний нөгөө save дуртай газар хаав ингээд заримдаа бид нар бас нөгөө за энэ зүг рүү чинь айтайхан буудал юу илээ гэд боддоо штэ. Тэгээд Google-с хайж авахын оронд өөрийнхөө буусан хэсгүүдээс ингээ хайхаар нэрээ би энд буусан энэ гоё штэ гэд тийшээгээ шууд очих тийм сонголт хийхэд айтайхан болдог. Тэгэхээр гадаадад ашиглах Монголд ашиглах хоёр шал өөр. Шал өөр юм байна. Би ярих чахтаа сая анзаарлаа. За тэгээд бид нар юу гэдэг юм? Дахиж хээр талаар дахиж нэг юм суурин газар орж ирнэ аймгийн төв ч юм уу те. Тэгээд орой шүн болцсон үед нөгөө буудал захиалах гэж нэг асуудал болдог байхгүй юу? Аль буудал сул байгаа бол. За яг сүлжээ орж ирэл нөгөө суурин газар л ингээ сүлжээ орж ирэл нэг тэнд цэлгээл гэрэл харагдаж идэггүй юу? Тэгтээ сүлжээ орж ирсэн байдаг. Яг тэр үеэс эхлээд одоо нөгөө энэ Google Map-а нээгээд хотел гэдгийг дарна. Хотел гэдгийг дарахаар таны байршилтай хамгийн ойрхон бүртгэлтэй байгаа буудлууд гараад ирнэ. Тэр буудлын мэдээлэл рүү ингээ орохоор тэнд нөгөө контакт нь байдаг юм. Утсан. Хэрвээ яг энэ одоо Google Map руу мэдээлэл зөв оруулсан хүмүүс одоо компаниуд, бизнесүүд байдаг бол ялангуяа буудал, ресторан, хоолны газар, колонк, кофе шоп гэдэг ингэ явуулын хүмүүст үйлчилдэг газрууд. Эднэр лөө ингээд дараад орохоор утасныхан дугаар нь байж байгаа байхгүй. Тэгээ шууд энэ утас руу ингээд call гэж залгаад тэгээд захиалгаа өгөөд их тохиолдолд би яг тийш ороод танад сул өрөө байна уу гэж асуудаг байхгүй юу. Одоо бол яг ингээд бүгд нэг чиг рүү гараад бүгд нэг ингээд явж байгаа үед бол сул өрөө гэдэг юм чинь нүднийг юм болно. Гэхдээ ингээд очоод ороод ингээд туршиж явж байхаараа яг тэр ингээд цэлийсэн гэрэл харагдчих тэр акшнд бүгднөрөө залгаад надад ингээд тэдэн ортой тэдэн өрөө хэрэгтэй байна сул байна уу үн ханш ямруу мамруу гэх тээ. Тэгээ бас энэ Google Map дээр чинь зураг нь харагдчих байгаа байхгүй. Заавал доторх нь орж үзэхгүйгээр ер нь доторх нь нэг юм байна. Окей гэд ингээ харчих энэ айгүй зүгээр гэдэг. За дараагийнх нь мэдээж нөгөө юу газ стейшн колонк. Бид нар ингээд нөгөө бензин дуусах гэдэг хамгийн ойрын колонк хаана байгаа мэддэхгүй байгаад идэв штэ. Тэгэхээр яг нөгөө хөдөө замд явж байхад Google Map дээрээсээ колонкийн зурагтайг хараа. За тэр хамгийн ойрхон колонк тэнд байгаа юм байна. Тэгэхээр одоо миний бензин юм байгаа юм байна. Би эндээс хийхгүй бол дараагийнх хүртэл миний хүрхгүй юм байна гэдэг ч юм уу. Тэгээ одоо тэгэхээр одоо Бадмагийн ярьж байгаа дээр хэдүүлээ Петровс идэр гэж бичихгүй ахна шүү дээ. Газ стейшн гэдгээ дарах юм бол тухайн Google Map дээр тэмдэглэгээтэй байгаа газ стейшнууд бүгд харагдаад гэсэн. За энэ болохоор бид хоёр нөгөө хэрэглэгч талаас нь яриад. За одоо яаж сая нөгөө олсон бэ? Би хэрэглэгч энийг яаж олсон бэ? Ингэж болдог байна шүү дээ. Нөгөө талаасаа бизнес эрхэлж байгаа хүмүүс яг ингэж хайхад нь гарч ирэх юм бол тэгэл таны бизнес явах гэдэг шүү дээ. Одоо яг ингээл дээр нь ингээл map руу ороод харах юм бол хамгийн ихэнд ресторан гэсэн англи байгаа. Тэгээд колонк, тэгээд шопинг буюу худалдааны төв, тэгээд кофе, дэлгүүр, хотел, ATM гэл ингээ байж байгаа хгүй яг хүний нөгөө нэг номер хэрэгцээнүүд. За энэн дотор ч л одоо яг та өөрийнхөө амийг л байршуулчмаар байгаа хгүй. Амралтаа буудал юм уу те. Одоо Бадмаа тэрийн хөдөө очиод нэг хайдаг юм.
тэнд үйлдвэрлэв гэдэг дэлгүүрийг л хайж хамаг цаг авдаг тий. Тэнчнээс одоо хот руу очихдоо нэг яг тентхийн лимит авч явчмаар байгаа. Тэгэхээр одоо иймэрхүү үйлдвэрлэдэг дэлгүүрүүд хүртэл өөрсдийгөө байршуулахгүй болвол за байршуулахын тулд бизнес профайлтай байх хэрэгтэй. Google дээр хаягчин зүг байх хэрэгтэй. Дээр нэрээ нэг Хинтээ аймаг руу явж хахад уг нэг хамгийн гайгүй будалтай л одоо бидрийг буудлах гээд ингээд яцсан байгаа шүү дээ тий. Тэгээд бид нар чинь Google Map дээр нь оронгууд чинь тэр чинь зөвхөн хаяг хаах гэж орохгүй шүү дээ. Яах гэж ордог вөхөр доор нь байгаа сэтгэгдлийг унших гэж ордог. Яг. За одоо гадныхан бол ерөн сэтгэгдлээр л амьдран. Та нар боддоо өөрсдийгөө огт танихгүй хотод очиод, хоёлаа Барселонд очиод тий. Ингээ нэг буудал буух гэснээр энэ ямар юм бол тэр ямар юм бол гэснээр доошоо сэтгэгдлийг уншдаг тий. Одоо би жишээ нь яг тэр аймгийн төв рүү ингээ орж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр нөгөө нэг Google Map дээр ингээ буудлуудын тухай сэтгэгдэл байгаа шүү дээ тий. Тэрийг нь уншиж би өөрөө тэгээ шийдвэр гаргаж байгаа юм чинь. Хичнээн Монгол буудал байсан ч гэсэн гадныхан буугаад сэтгэгдлээд орно бичсэн байдаг байхгүй юу? Манай монголчууд бичих нь их цөөхөн. Тэгсэн чинь тэр гадныхан миний яг бууй гэжсэн буудлыг бүр амар муулаад тусцсан байсан байхгүй юу? Амар noisy буюу чимээ шуугаан ихтэй хүмүүс арих уудаг одоо хан их нэмгэн учраас ингээд хажуу өрөөнд баг ингээд хүн хажуу өрөөний хүний утасны вибратор дуурахад сонсогддог гэдэг гэх мэт янгот тэрийг уншаад би юугаа цуцлаад дахиад өөрийг хайгаад гэхдээ жоохон царай мотой буудал гэхдээ их сэтгэл нь гадныхны сэтгэл их айтайхан юмыг сонгож очсон. Би тэрэнд юу сонголтондоо бол харамсаагүй. Яг энэтэй адилхан танай бизнесийг хайгаад явж байгаа улсууд зөвхөн газрын зураг дээрээс олох гэж явдггүй маа. Тэгэхээр бүх одоо үйлчилгээ юм маань үнэхээр тэр хүн гарахтаа танах ямар гоё байваас та хоол чи ямар сайхан юм бэ гэж байгаа бол та манай дээр энэ дээр ревю бичээд өгөөч гэж одоо үнэн шударгаар гуйж хийдүүл. Нөгөө талдаа найз нөхдийнхөө бизнесийг ингээд яаж дэмжих үү гэдэг нэг учрахгүй байдаг хүмүүс байдаг шүү дээ. Бид нар бол хамгийн их олон очоо үйлчлүүлсэн. Нөгөө амралтын газар дээр нь нөгөө одоо ресторан, кофе шоп, буудал дээр нь хамгийн олон очсон хүмүүс нь бид нар байдаг байхгүй юу. Тэгээ яаж дэмжих үү гэж одоо юм л тэдний зохиож авчиж мөнгө л өгөх ёстой гэж бид нар чинь энэ тэр толгоонд бодоод байдаг байхгүй юу. Нөгөө талаараа хамгийн том дэмжлэг нь юу байдаг вэ гэхээр яг энэ Google Map дээр тэднийхийг олж аваад ревю бичиж өгөх. Болж игэл англиар бичих. Тэр нь өөрөө гадны хүмүүсийг тийш нь татаж аваачих хамгийн нөгөө чухал хэсэг нь одоо миний нэг удаагийн аваачиж өгөх кофений мөнгнөөс илүү олон кофег тийшээгээ борлуулалт хийж өгөх хэсэг нь байдаг учраас яг одоо яг энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс байвал танай дотны найз нөхөр ах トゥ хамаатан садан чинь ямар нэгэн юм одоо жуучтад зориулсан тий локейшнтэй одоо өөрийнхөө юм одоо бодит байшин дотор бизнес эрхэлдэг бол бүгднийг Google Map дээр бүртгээд өөрийнхөө анхны ревюг оруулж өгөрөө. Ревю нэгддэггүй шүү. Ганцдаггүй. Дээр нь одоо би нөгөө юуг ярих гэдэг юм л та. Вашингтонд бид нар явж байгаад солонгосууд энэ ревю гэдэг юмд асар их ач холбогдол өгд юм билээ. Би нэг солонгостой хамт явж байсан. Тэгсэн чинь манай хүүхэн болохоор ингээд тэр какао дээр л ингээд юм хайгаал ах шиг байгаа юм. Бид нар чинь ревювэр л явд юм байл шүү дээ. Тэгсэн чинь George Town-д нэг юм жижигхэн капкейкний газар байгаа. Тэгээ энийг л одоо идэхгүй бол хоёулаа дисэд ирсний хэрэг алах гэж байна. Одоо их л ичдээ мэдх юм болоо гэж өгтлээ алхаад нөгөө нэг дүүпэс чи шиг алхаад бөө юм болоод очлоо. Тэгээ ингээ битүү уртаа очир дандаа Азууд. Солонгос, Хонконг, Тайван би имэйл зогсож байгаа ерөөсөө ревюгээд агаад ирсэн. Тэгээд очсон чи өстө нэр ингээл нөгөө капкейк гэж өстө нэр үйлдвэрлэж байна. Тэгээ гадаа нь гараа суусан чи хөөх энэний сарамуутай бүр ингээд бүр хачин ийм төмөр сандал мандалтай. Би болохоор их тухтай одоо манай кофе шоп үзэгтэй их л гоё кофе аваад их л гоё тухтай суугаад нөгөө үүлэн үзэж очиж идэх гэж байгаа юм идэх юм болов гэж хасан. Зүгээр төмөр сандал дээр суугаад ингээд. Тэгээд надад тийм гойд санагдаагүй. Тэгээд ревю буюу сэтгэл ийм хүчтэй идэг байхгүй. Тэгээд тэднийх ерөөсөө тэр Вашингтон DC-д ирж байгаа Азийнхны тэр сэтгэл гэдэг юм араал татдсан байна. Ерөөсөө ингээд машин шиг үлдүүлж байгаа. Гараал тэгэл хүмүүс ямар ихээр ч авч явдیں۔ Одоо бодвол нэгийгээ явуулчаад нөгөөдөл нь яад юм уу. Тэгээд тэрнийх нь гадаа зураг авахгүйч оруулна гэдэг нь одоо гол зорилго юм байна л да. Би ч та юугийн зарлахтайгаа ингээ харж байгаа байд юм байна, гоё юм байна, солонгосууд бол идэх юм байна гэдэг. Тэр ревю ийм энэ Google Map ба штэ. Google Map дээр локейшн оруулах амар амархан уг нь. Үн амар амархан. За би ингээ хүмүүс оруулахгүй гэдэг байгаа. Screen record хийгээд байгаа хүн байв. Үзвэл дахиад ярьж байгаа гэж хараа сонсоор байна. Энэ ингээ Google Map руугаа ингээ орохоор чинь энэ доолт нэг бизнес гэдэг ингээ хөрхөн монголчуудын хамгийн таньдаг үгийг бичсэн байгаа. Business гэдэг. Энэн дээр нь add business profile гэдэг ингээ байж байгаа. Тийм. За энэ рүү чинь ингээд
дараад орохоор өөрийнхөө одоо бизнесийн профайлыг үүсгэх гээд байж байгаа. Бизнесийнхаа нэрийг оруулаад тэр доор нь категори гэх түрүүний нөгөө нэг ресторан уу, газ стейшн уу, хотел уу, дэлгүүр үү гэдэг тэр ангилал чинь энд байж байгаа байхгүй. Энийг ингээ бөглөөд яваал тэгэл орчин. Амар амархан. Фирэ дэнгэрээс биш байхгүй. За одоо бүр юм бүр амархан болцсон. Gemini руугаа ороод нөгөө Google Map дээр би өглөө яг энийг нөгөө нэвтрүүлэг хийчихсэн учраас асуугаад үзлээ. Google Map дээр өөрийнхөө бизнесийг оруулах дараалал зөвлөмж өгөөч ээ. Gemini руугаа. За асуучлаа. нөгөө AI чинь сайхан монгол хэлээр чамд ингээд бүр дарааллыг хэлж өгөө. Тэрийг анхаараарай, энийг анхаараарай хараа. Энд бүр ийм гоё марзан зөвлөгөө байгаа заяа. Хоёрдугаар алхам байршил болон холбоо барих мэдээлэл оруулах гэх ингээд явж ийсэн аа. Газрын зураг дээр тэмдэглэхдээ пин гэдэг хэсгээс яг өөрийнхөө байшин дээр авчиж тавиараа Монголын хаягжилтын онцлогоос шалтгаалаад Монгол дахь хаягууд буруу ороод идэв шүү. Монгол үнд зориулаад ингэ битсэн аахгүй. Тийм болохоор яг тэр нэг одоо бидний нэг ингэ нэг улаан юм байдаг шүү дээ, тэ. Тэрийг яг өөрийнхөө байшин дээр ингэ авчиж тавиараа гэд. Өнгөрсөн 7 хоногт бид нэр өглөөний morning show хийх гээд нэг resort очиж байгаа аахгүй. Map өгсөн map-аар нь явчих чинь үхтэй айлангаадаа очсон. Би ирсэн гэхдээ resort биш байна гэсэн чинь харин манай map тэгээ буруу заагаад идэг юм аа. Тэгээд тэрийг тийм үг засчихгүй юм уу? Харин яг энэ алхмаа хийгээг байхгүй нөгөө усаас өгсөн хаягаа бичсэн. Тэр дүүрэг тэдгээр баг тэр гэсэн чи тэр айлыгаа даваачаад тавьсан. Тэгээд verification шаардна. Одоо нөгөө баталгаажуулалт шаардна. Баталгаажуулалт нь болохоор хоёр янзаар авч болно. Нэг бол video verification гэдэг байдаг байхгүй юу? Видеогоор тийм одоо ингээд бизнесийн хаяг байршлаа ингээд нөгөөх нь болохоор postcard. Буюу шуудангаар танад яг тэр хаяг дээр чинь пост ирээд тэнд нэг онгойлонгуутны 6 хоронтой код байгаа. Тэрийг ингээ хийхээр баталгаа чинь гэхдээ тэр одоо посткарт нь болохоор 14-өөс 30 хононд шүү. Тийм болохоор би шууд видеог сонгочоорой. Монголчуудад энэ нь илүү амархан байдаг шүү гэд энэ Gemini чинь бүр монгол хүн зориулсан зөвлөмж гаргаад ирсэн. Тэгэхээр Gemini-тайгаа нийлж байгаа л Google Map дээр өөрийнхөө бизнесийг оруулчих. Тэгэл ерөөсөө танах одоо би нөгөө хамгийн анхны хоёлынгийнх нь яриан дээр ярьжсэн нөгөө малчин айлгчиж хонсон гэдгсэн шүү дээ 7 хонсон. Тэгээд Монголд ийм гоё малчин айлгчиж хондог ийм одоо үйлчлэг зөндөөх болсон. Наач олдчих нь амар хэцүү. Тийшээ яваа. Тэгээд нэг ийм булаг байгаа. Тэнчнээс овоо байгаа. Тэгээд тэрнээс зүүн гар талаа бараа яваа. Манай нөгөө хөдөөнийхний тайлбарлагч байгаа даа. Энүүхэн энд гэхээр тэр нь 50 км явдаг. Хошгоо ороогоо зүүн гар талаа бариад жохоо яв гэсэн. Жохоо нь 15 км. Нэг ийм их байгаа. Тэгэхээр яг хэрвээ та өөрийнхөө одоо утас зураг бүх юмыг л Facebook руу оруулж чадчих штэ. Зараа оруулж чадчих штэ. Тэрдээ адилхан Google Map-аа гаргаж ирж байгаа л яг энэ Gemini дээрээс асуучих. Яаж юм оруулах вэ гэдээ асуучих. Тэгээд Gemini чинь бүр тэнэг хүнч заажгүй. За YouTube дээр Google Map дээр өөрийнхөө бизнесийг оруулах гэх зөндөө гоё бичлэгнүүд байгаа. Жохон цаг зарцуулаад нэг ийм юмаа л сурчвал хэдүүлээ. Угаасаа нөгөө бизнес өөрөө ашиг орлоготой одоо 0-оос 0-ыг 100 болгох хэцүү, 100-г 100 дээр барих бүр хэцүү. Тэгэхээр 100-аар очсон байгаа бизнесээ доктортой сайхан авч явъя гэвэл энэ мэт саяын Facebook-ийн зөвлөгөө шиг тийм энэ саяын Google Map-ийн зөвлөгөө шиг зөвлөгөөнүүдийг ягштал хийгээд энийгээ хийцэн байхад хэдүүлээ дараагийн том гоё юм зөндөө ярьж болох байхгүй. Тэгээд монголчууд уриалын хэрвээ ямар нэгэн локейшн төвтэй яг ийм барилгатай сандал ширээтэй ийм л одоо юм хийж байгаа бол тэр нь дэлгүүр байна уу, амралтын газар байна уу, өсчин байна уу, юу хамаагүй Google Map дээрээ оруул. Бид нар яагаад гэвэл бүгдөө хамтдаа валютаар орлого олох гэж хичээж байгаа. Гадагшаач явж байгаа, энэчнээч гадаадныханд үйлчлэх гэж хичээж байгаа. Тэгээд тэр гадныхны чинь тань дээр авчирч өгөх гол зүйл нь Google Map буюу газрын зураг. Энийг та зөвхөн замаа олдох юм биш, тань дээр ирэх гэж байгаа мөнгө бас замаа олж ирдэг учраас тэр мөнгийг наашин дуудах замын зургийг нь оруулж өгөөрэй. Тэгээд өөртөөхөө бизнесийн мапыг энэ одоо видеоны доор комментээр үлдээгээрэй. Тийм тэгээ би биенийхээ бизнес. Тэгээ би биенийхээ ямар хүмүүс Битэрийн подкастыг үздэг юм бэ? Ямар хүмүүс бас асуулт байвал энэний доор үлдээчих юм бол магадгүй дараагийн подкастаараа битэр энийг нэрээ ярьж өгч болох юм байна гэд технологийнхаа галтгооноос. Нэрээ Клаудийг гоё яриад өгөөч гэсэн шүү. Тэгсэн үү? Наадам чамайг яваад ирэхээр энэ хүн л явчих. Би байдгийн даа. Энэ хүний яваад ирэхээр хэдлээ Клаудийг ярьж өгье. Клауд ихтэй харин ч ярина шүү дээ. Тэр чинь минийх шүү дээ. Ярьж өгнө. Тэгээд өнөөдрийн дугаар маань Улаанбаатар хот нарлаг сайхан өглөө ингээд ийм гоё кози клубынхаа би тэрээс өөр хүн бол өглөө байсан. Гэхдээ эднийхээс нөгөө дахиад хэлчихье. Амлын мөнгө аваагүй шүү. Би ийгээд өглөө цухтаа сайхан газар энэ бол орой бүр гоё их тий. Тий орой энэ чинь гэр бүл насаад их гоё. Тэгээ найз нэг орой гарддаг болохоор. За
бид хоёр ер нь бол энэ Tech Kitchen яг подкаста галтгооноос явуулъя гэж бас яриад байгаа. Тийш нэрээ. Тийм болохоор хэрвээ галтгоо одоо үйлдвэрлэдэг юм галтгооны юм шоурумтэй газар байвал бид тэр галтгооноос нь очиж энэ контентоо хийхдээ маш таатай байх болно. Тэгээд хэрвээ шоуг халуун тоогоотойс уул нь ингээд нэг тогоо могоо ингээд уур муур савсаал тэнцэнээс нь энэ тэр клауд биш соёлын энийг яриа. Ингээд ярьдаг бол гоё байхгүй тий. Тэгээд яг Tech Kitchen байдлаар нь хий гэж бас бодоод байгаа. Тэгээд шоурумтэй хүмүүс байвал холбогдоорой. Бид хоёр тэр шоурумын чинь сурталчлангаа подкаста тэнцэнээс ихтэй таатай болно. За баяр таа. Наад минь дараа уулзцаа.